За айл болгонд яг иймэрхүү модон бор аяга байдаг бах. Тэгээд эннийхээ эрүүл мэндийн ач холбогдлыг нь төдийлөн сайн ойлгоогүй байдаг аа. За яг энэ эрүүл мэнд за тэр дундаа хоол боловсруулах замын үйл ажиллагааг яаж одоо дэмжиж байдгийг бэ гэдгийг мэдхийг хүсэж ивэл яг энэ лайк дараад үлдээж яг энэ талаар өнөөдөр хэлж өгье. За тэгээд дийлэнхтэй багада бид ингээ өвөө эмээгэндээ очихоор яг энэ модон жижигхэн бор аяга байдаг. Тэгээд тэндээ ингээ тоолондоо идэж уугаад байдаг. Тэгвэл энэ өвөө эмээ нар маань зүгээр нэг модон аяга хэрэглээд идэг юм байна. Энэ нь эрүүл мэндийн их олон ач тус байдаг юм байна. За өнөөдөр ердөө за хоол боловсруулах эрхэм тогтолцооны талаасаа эрүүл мэндийнх нь ач тусыг нь хэлж өгье. За нэгдүгürt гэвэл химийн хорт бодис агуулаагүй байж байгаа. За тэгэхээр яг энэ пластик одоо материал шиг тэр микропластикийг бол одоо бие махбодод одоо авчирч одоо хор учруулдаггүй байх нь, за мөн металл шиг одоо хүнд металл ялгаруулдаггүй байх нь, за мөн дээрэс нь дийлэнхтэй бидний хэрэглэж байгаа тэр одоо шаз аяга байж байгаа. Энэ бол бас их будагтай байж байгаа. Тэр будагтай дотор нь будсан байж байгаа. За тэр зүйлүүд дээр бид нар халуун зүйл хийхээр тодорхой хэмжээний одоо химийн уралд ороод хар тугалах одоо тодорхой хэмжээндээс агуулгадаж хүн хордох энэ боломж бол байж идэг. За тэгвэл модон энэ одоо бор аяганд бол энэ зүйлүүд бол огтосоо байхгүй байх нь. За ингэснээрээ тэр хотоодыг бас зочроохгүй байх энэ зүйл бол нэгдүгээр байдаг байх нь. За хоёрдугаарт нь гэвэл хоолны температурыг үндсэндээ их зөөлрүүлж өгч идэг. За ингэснээр хит их халуун хоолыг бол хүн идэхгүй байх нь тодорхой хэмжээнд одоо хоолыг одоо температур зөөлрсөн учраас улаан хоолой болон одоо энэ хоол боловсруулах замын салтууд юу юугүй гэмтээд байхгүй учраас улаан хоолой тодорхой хэмжээний тэр одоо хавдарч байдаг юм уу шархлаанаас өрсөн сэргийлэх тодорхой хэмжээний боломж бол байж идэг гэж үздэг. За 3 дугаарт нь гэвэл тайвшрал болон за стрессийг их бууруулж идэг гэж үздэг. Ялангуяа модон энэ өнгийн одоо энэ материал байж ийм одоо материалд одоо бас идэж уух нь өөрөө их одоо тайвшрал стрессийг бууруулдаг байх нь. За тэгээд энэ хотоодны одоо хит их өндөр хүчил ялгарлыг бас бууруулж өгснөөрөө хотоодны шархлаа, хотоодны улаалтаас сэргийлэх боломж бол бас байж идэг байх нь. За мөн цаашлаад дөрөвт гэвэл одоо хоол удаан тайван идэх нь боломжийг бол олгож өгч идэг. Хүн үндсэндээ энэ байгалийн одоо энэ материалаас юм идэж уугаараа их гоё тийм тайван байт юм байна. За ингээд маш сайн төвлөрч зажилдаг байх нь. За мөн дээрэс нь тухайн ямар нэгэн амтыг бол одоо үнэн гоё амтаар нь байгалийн амтаар нь мэдрэх боломжтой. Та бүхэн хэрвээ анзаарсан бол модон аяганд хоолнд хийгээд идээд үзээрэй. Тухайн амт маань өөрөө маш гоё оргиороо маш гоё тэр одоо байгалийн амт нь ингэж гарч өгч идэг. Ямар нэгэн уралд ороогүй учраас зөв амт нь гарч өгдөг юм а. Тийм учраас хийхгүй байх. За хоолыг маш сайн анхааралтай идэх энэ зүйл бол ингээд бий болчих чинь гэсэн үг. За 5-д нь гэвэл антибактери одоо шин чанартай байж байгаа. Тэгэхээр энд бол тодорхой хэмжээний тэр бактери өсөж үржих энэ зүйлүүд маань маш бага байдаг байх нэ. За тэгээд мэдээч нэгэнд модон аяга бүгдээр ярьсан учраас бас мэдээч чанартайг нь хэрэглэх нь чухлаа.